Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээ эхлүүлье. За өнөөдрийн хичээл бол монголчуудын бичлэгийн тэгүүдийн ялгаа. За эдгээрийг харьцуулж тайлбарлана. За тэгэхээр тэг гэж юу нь вэ гэхээр үсгийн тогтсон зурлаг хэм маяг гэсэн утгатай. За монголчууд бол монголчуудын бичиг соёлын түүхэнд чухал байр эзэлдэг. За үүний учир нь урт хугацаанд бичиг үсгийн хэрэгцээг нь тасралтгүй хангасаар ирсэн дөршдөг. За монголчууд олон зууны туршид бичлэгийн олон янзын тэг хэлбэр, дүрм журам, уран гоёмсог болон түргэн бичих арга ухааныг өөртөө шингээсэн үндэсний бичиг болж хөгжсөн. За үүнд дармалтыг, бичмэлтэг, хорголжин тэг, улсын үзгийн тэг, биерийн тэг, урлаг үсэг гэх зэрэг тэгүүдтэй. За эдгээрийг тус бүр ялган танилцгаая. За энэ бол бичмэлтэг. За гараар бичсэн бичээсийг хэлдэг. За харин энэ бол дармалтыг байгаа компьютер болон цахим хэрэглэгдэхүүнээр бичсэн. За болон эсвэл дуурайн бичгийг хэлдэг. За ихэвчлэн дармалтгийг бол уншихад ашигладаг бахнэ. За харин энэ бол хорголжин барын тэг. За энэ нь яадаг вэ гэхээр тугалгаар хийсэн нэг зүйл үсгийн хэв юм. За үсгүүдээ өөрч хийдэг учраас хорголжин бараар хэвлсэн зарим номыг ажиглавал үсгүүдийн хооронд нь өчүүхэн зай гарсан нь харагддаг. За хорголжин барын өөр нэг онцлог нь дармал бичгийн хэвийг дуурайж хийсэн учраас уншихад хүндрэл багтаа байдаг бахнэ. За өөрөөр хэлбэл компьютер цахим технологи хөгжихөөс өмнө үсгүүдийн хэвийг хийгээд хооронд нь нэг үг бичлэг хийхдээ тухайн үгэнд орж байгаа мах бодуудыг холбон дарддаг байсан гэсэн утгатай байх нь. За улсын үзгийн тэг бол түүхэндээ монголчууд модон үзэг, улсын үзэг, биер, төмөр үзэг зэрэг олон янзын бичгийн хэрэгсэл ашиглаж ирсэн. За улсын үзэг гэж хулсны талыг нь харандааны үзүүр шиг үзүүрлэн бичдэг. За энэ нь монгол үсгийн зарим зурлаг махбодыг тодорхой уран маяг гарган бичихэд төхөмтэй байдаг. За та бүхэн улсын үзгээр бичсэн дараах баримтын ДТ, бас сүүл, шилб, махир шилб гэх зэрэг зурлагуудыг бас ажиглан сайтар хараарай хүүхдүүдээ. За дараагийн тэг бол биерийн тэг. За энэ бол үсгийн мах бодис ширхэг бүрийг хичээнгүй сайхан уран яруу тансаг гаргаж бичхийг энэ тулд махбод тус бүрийг зохих зарчмыг баримталдаг. За үүнд цохилт, даралт, өргөлт гэсэн 3 үндсэн зарчмыг баримталдаг. Цохилт бол үгийн эхлэл хэсэгт биерийн үзүүрээ гүйлгэн цаасан дээрээ зөөлөн гулгуулан нарийн зураас гаргахыг цохилт гэнэ. За энд мэд гэдэг үгний энд байна те. За хоошоо энэ эмийн гизгийг зурхтай мөн цохилттой. За даралт гэдэг бол биерийн үзүүрээ арай чангадарч бүдүүн тод зурам гаргахыг даралт гэнэ. Даралт нь биерийн бичлэгийн гол элемент байна. За үгийн нуруу хэсгийг байнга даралттай бичдэг. Даралт нь биерийн бичлэгийн тод томруу омог бардам болгодог. За өргөлт гэдэг бол биерийн үзүүрээ илүү зөөлөн дарж бүдэг нарийн зурам гаргахыг өргөлт гэнэ. Өргөлтийг сайхан гаргаж өгснөөр бичгийн хэлбэр эмх цэгцтэй уян далархай сайхан харагддаг ба үгийн төгсгөл хэсэгт хөвчлэн гардаг байх нэ. За өргөлтийн хэсгүүдийг энд тодруулсан байна те. Ингээ бүдгэрч цайрсан маягтай харагдаж байна. За биерээр бичсэн бичвэрийн хувьд бол иймэрхүү харагддаг байх нэ. Уншихад бол нэлээд хэлбэр. За дараагийн тэг бол урлаг үсэг. За үгийг уран сэтгэмжээр төрслөн зураглаж гоёмсог байдалтай болгон бичсэнийг өөрөөс урлаг үсэг гэдэг байх нэ. За дэлгэцэнд шувуу, наадам, адуу, эрлэгэг Монголын эрдэнэ хүлэг гэсэн энэ дотор тэр үгс байна. За гэр барилга гэдэг үг байна. Бах гэх зэрэг үгсийг урлаг үсгээр бичсэн жишээг та бүхэндээ харууллаа. За та бүхэн бичлэгийн төгсгөлд явах вэ гэхээр дээрх үсэг тэг хэлбэрүүдийг харьцуулаад үсгийн зурлагын хувьд ямар онцлог ялгаа байгааг харьцуулан дараах үснэгтийг ашиглаж бичээрэй. За ингэснээр та бичлэгийн тэгүүдийг хооронд нь бас сайн ялган таних өөртөө мэдлэгийг бий болгох боломжтой шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.